халамжийн бодлого бол тэлж байгаа. Манай улсын хувьд ч гэсэн одоо хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, удаан хугацаагаар төлөх, за түлш одоо цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах энэ одоо бодлогоодыг бол бас явж байгаа. За энэ бол үр дүнгээ өгж байгаа. Гэхдээ энэний нөгөө талын сөрөг үзэгдэл юу болоод байна вөхөр? Аманд нь нөгөө нэг халуун хоол хийж өгсөөр хагаад ажил хийх хөнгө болчлоо. За би одоо сонссон мэдээлэл үнэн байна уу үгүй юу? Энэ одоо архитарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор 2 дахин өссөн гэдэг юм. Нөгөө халамжийн бодлого чинь ерөөсө ходоод руу архи хэлбэрээр ороод ерөөсө бүгд архичин хэдэн жилийн дараа ажил хийх хүн баахгүй. Ингээд нөгөө нэг цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлийн нийгмийн ийм бүр нэг том аюул учирч байгаа юм биш байгаа да. Энэ дээр нь гадаадаас ажиллах хүч бодлогын одоо зах зээлээ нээж байгаа юм биш байгаа да. Дотроо ажиллах хүн болтохгүй байдаг. Тэгээ сүүлдээ бид нар чинь нэг баян татгалан Арабын улсууд шиг нэг гаднаас ажиллах хүч авч ажиллаа хийлэгдэг. Өөрсдөө баахан төр засгаас нэг халамжийн мөнгө авч амьдэрдэг ийм улс болчих юм биш байгаа да.